Өглөөний мэнд хүргэе. За та бүхэндээ Вильям Макдоналд ахын бичсэн өдөр өдрөөр хэрэгжүүлэх сургамжууд номын 9 сарын 22-ны өдрөөхийг уншиж өгье. За өнөөдрийн ишлэлээр 1-р Коринт номын 14-ийн 16 дээр гардаг амен гэдэг үгийг тайлбарласан байна. За энэ хэсгийг бас энэ үгийг яг юу гэж тайлбарласныг бүгдээрээ хамтдаа сонсцгоё. За хэлж байгаа зүйлийг зүрх сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэхэд амен гэж хэлэх үнэхээр тустай. Олон чуулган энэ үгийг цуглаан дээрээ хэрэглэдэг. Библиэд энэ үг 68 удаа гарсан. 1-р Коринт номын 14-ийн 15, 16-г үзвэл анхны чуулган амен гэдгийг хэрэглэж байсан нь тодорхой байна. Тэгэхээр амен гэж хэлэх нь Библийн дагуу юм гэдэгт итгэж болно. Аменыг заавал хэлж явах хэрэгтэй. Үнний мөн чанар өөрөө хүлээн зөвшөөрлийг шаардж байдаг. Үннийг сонсцоод хариу илэрхийлэмж байхгүй байх нь үл талархалтай адил харагдана. Сургаал зааж байхад онцлох хэсгүүд дээр сонсогчд нь амен гэж хэлбэл номлогчид ихээхэн урам өгдөг. Сонсогчд нь ярьж байгааг ойлгож сүнслэг байдал болон сэтгэл хөдлөлийг нь хуваалцж байгаагаа үгээр илэрхийлнэ. Сонсогчч мөн амен гэж хэлэх нь тустай. Энэ үгийг хэлснээрээ тухайн номлолд идэвхтэй оролцсон. Сэтгэл хөдлөл гарах ёстой үед дүнбийсэн, дэвжирсэн хандлага гаргахаас хамгаална. Дээрээс нь цуглаанд ирсэн үл итгэгчдэд тустай. Итгэгч нар аменыг хэрэглэж байгаа байдлыг харахаараа Христийнхэн чинь ирч хүчтэй, итгэл үнэмшилтэй, дуртай, итгэж байгаадаа үнэхээр итгэдэг хүмүүс юм байна гэсэн мэдрэмж тэдэнд төрнө. Амен гэдэг үгийг хэрэглэснээр илүү халамжлан байдал үүсдэг. Харин үл хэрэглэснээр чимээгүй дүнбийсэн ур амьсгал бүрэлдэнэ. Дэлхийн хаасайгүй нэг л янзаар хэлэгддэг Библийн 3 үгийн нэг нь амен. Ихэнх хэл дээр энэ 3 үгийг яг ижил хэлдэг. Та хаанч утсан Мараната, халелуя, амен гэж хэлээд үзээрэй. Хүмүүс эзэн ирж байна, эснийг магтъя, биелэх болтугай гэж буйгч шууд ойлгоно. Мэдээж аменыг зөв цагтаа хэрэглэх хэрэгтэй. Зовж шаналсан, сэтгэлээр унсан, хүнд хэцүүтэй тулгарсан үед баяр багтлын үгийг хэрэглэх нь зохимжгүй. Зарим христийн чуулган аменыг хэрэглэхээ болсон нь ичигтэр явдал юм. Тэд сэтгэл хөдлөлийг буруутгадаг гэхэд туйшрлаас болоод ийм болжээ. Сайн бүхнийг буруугаар ашиглах, хэтрүүлэн хэрэглэх тохиолдол байдаг. Библийн дагуух энэ хэллэгийг зарим нэгэн зохисгүй хэрэглэсэн байлаа гэд бид болох ёсгүй. Амен. За өнөөдөр ихтэй ийм хэсэг гарсан байна. Тэг. Ямар нэгэн номлол сонсож байхдаа бас үнэхээр сэтгэл хөдлсөн үедээ тийм ээ бас амен гэж ингээ хэлэх юм бол сонсож байгаа, хэлж байгаа, номлол зааж байгаа аль аль хүмүүст нь бас илүү итгэл, хүч, урам өгдөг бахна. Тэгээд за энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнх нь ажил вист амжилт хүсье баяртай.